та бол олон өрөөдөж сэтгэл тавьж байгаа. Тэр болгонд залуу бизнес эрхлэлч мөн дунд түвшний бизнес эрхлэлч танаас маш их зөвлөгөө авахыг хүсдэг. Тэгэхээр тэр болгон дээр хамгийн их давтагддаг асуулт юу вэ? Бизнес эрхлэгчдийн зүгээс таньдаг. Ер нь хамгийн их давтагддаг асуулт бол би одоо яах вэ гэж асуудаг. Яагаад гэвэл Монгол хүн бол нэг тийм шог үг байдаг. Эмчнэр хэлдэг. Ялангуяа Солонгост очихлаар Солонгос эмч хэлдэг. Монгол хүн яг өхөөс өмнө ирэх юм. Тэгэхээр их зовлонтой гэж. Эмнэлэгтэй ч хэцүү, нөгөө хүндээ ч хэцүү, арга гэрийнхэн мөнгө төгөнд ч хэцүү. Уул Монгол хүн чинь ингээд юу гэдэг нь улиралд том ятгахтаа жилд ганц удаа эмнэлэгт үзүүлээ явдаг. Эрүүл мэндэ тогтмол анхаардаг гэсэн бол одоо яалаа гэж ингэвтэй гэж. Яг түүнтэй адилхан манай бизнесийнхэн бол үнэхээр яг одоо магадгүй бид нар энэ бизнес эрхэлж одоо сурж байгаа учраас тасралтгүй сурах хэрэгтэй юм байна. Тасралтгүй юм хуралд оролцох хэрэгтэй юм байна. Тасралтгүй хөгжих хэрэгтэй юм гэдэг нэг хэсэг мартагдсан байхгүй. Магадгүй жишээл эдийн засаг хүнд байсан. Бид нар цөмөр амьд тестжүүлдэхийн төлөө явж исэн. Тэгээ магадгүй өнөөдөр маш олон бизнесмэнүүд бол тодорхой төвшөнд хүрээд одоо нэг өөртөө анхаарах цаг ирж байгаа. Тийм учраас надтай уулзж байгаа бизнесмэнүүд миний ойлгож байгаа ихэнх нь бол за ийм байна. Тэгээ одоо яах вэ? Тэгэхээр би ганц л юм хэлдэг. Юу гэвэл таны энэ бизнес бол магадгүй таны 10 жилийн өмнө 15 жилийн өмнө эхэлж исэн мөрөөдөл чинь бизнес. Гэтэл 15 жилийн өмнөөс амьдрал өөр болчихсон. Одоо та анх 3 хүнтэй эхэлж исэн бол одоо 3000 хүнтэй болцсон. Өөрөөр хуучнаараа бол эрд зоригоор залуу насаар сэлэм эргүүлээд дийлэхгүй болцсон. Тэгээ залуучууд өөр юм хүсэж байгаа. Энэ үед бол бүх юмыг дахиж эргэж харах хэрэгтэй. Бүх юмыг магадгүй хамгийн сонирхолтой юм нь 15 жилийн турш бизнесээ удирдах явсан лидер хүн өнөөдөр хамгийн гол саад бэрхшээл болсон байдаг байхгүй өөрөө. Түрүүн Эрдэнэт захирал хэллээ шүү дээ. Ерөөсөө компани өөрчлөлтийн номер 1 проблем бол захирал нь өөрөө байдаг гэж. Тэрний хамгийн том алдаа бол компани 2 3 дугаар хүмүүс бол нөгөө 1 дугаар хүнээ дахин шүтээд баг гүнгөрөөд бурхан болгоцтой. Тэгээ хэн ч шүүмжилдэггүй, хэн юм хэлдэггүй. Нөгөө хүн ч гэсэн 10 жил яваад ирсэн аргаа одоо явна гэж бодоод байдаг. Гэтэл бүх юм өөр болцсон байдаг. Тэгээ энээс стресс ороод яг Эрдэнэт захирал хэлдэг. Манай хүн бол одоо зүрхний тухай ярьж ирсэн. Яг түүнтэй адилхан бус захирлаар хэлдэг. За ингээл яг стресс ороод ядраал өглөө гэж. Өөрөөр хэлбэл амжилт нь зовлон болоод ирсэн. Яг энэ үед бол тэр хүмүүст шинээр юм харах хэрэгтэй байна. Шинэ өндөрлөгөөс одоо шуугаар бол одоо 1000 м өндөртнөөс чийсэн бол 100000 м-т өндөрт гарч харах хэрэгтэй. Тэгэхээр тэр хүмүүст ажлын туршлага дутдаггүй, мэдлэг дутдаггүй. Ажлаа бол надаас зарим 10 дахин илүү мэдж байгаа. Ганцхан өөр өнцгөөс харж чаддаг байхгүй. Тэгэхээр тэр хүмүүсийг хэрэг өөр өнцгөөс харуулаад өөр нүдээр харуулчвал тэр хүмүүний уулчны хилдгээр 2 дахь амьсгал ордог. Тэгэхээр их захирлууд бол нэгэнд өөрөө ингээд эрч хүчтэй санаачлаад явж байгаа хүмүүс 2 дахь амьсгал нэг орчвол дахиад залуу юм шиг явдаг байхгүй. Тэр бол миний хувьд бол хамгийн тийм түгээмэл ажиглагдсан зураг. Таны хэлсэн нэг алдартай үг байл л да. Тэр юу гэхээр удирдахч хүн төрүүлж дижитал шилжилтөд шилжих хэрэгтэй гэж. Тэр үнээс хойш таны хэлсэн үгээс удаа бас хүмүүст хүрсэн. Тэр түүнээс хойш тэр шилжилт хийх сонирхолтой хүмүүс хэрэг нэмэгдсэн. Та олон хүнтэй уулзаж ярилцсан байгаа шүү дээ. Өөрчлөлтөөр мэдрэгдэж байна уу? Гэхдээ ер нь бол дижитал шилжилтийн хувьд бол бид нэг зүйлийг хүмүүс дижитал шилжилтийг нэг удаагийн төсөл ажил гэж хараад байдаг. Гэтэл энэ чинь ертөнц өөрчлөгдөж байгаа. Хоёрдугаарх нь дижитал шилжилтийг компьютер гэж хараад байдаг. Гэтэл тэр чинь бизнес нь өөрчлөгдөж байгаа. Тэгээ хүмүүс түүнээс хойш бол тэр видеог маш олон хүн үзсэн байлаа. Тэгээ надтай уулзсан хүмүүс юу гэж хэлдэггүй гэвэл за тэгээд би одоо удирдах хэрэгтэй юм байна. Би шилжих хэрэгтэй юм байна. Тэгээд мэдээч хэрэг яг миний хүссэн зорилго юу гэвэл тэр захирал өөрөөсөө асуудаг. За одоо яах вэ? Нөгөө компьютерийг мэдэхгүй. Нөгөө зовлон гэж ойлгохгүй. Гэхдээ одоо надад хоёрхан сонголт байгаа. Альсвал ойлгоод үргэлжлэн, альсвал энэ ажлаа болох хэрэгтэй тийм. Тэгээ мэдээч хэрэг тэр болиё гэж бодохгүй шүү дээ. Тэнгуут хамгийн гол асуулт бол надтай таарлсан улсууд тэгээ яах вэ гэдэг.
Тэгэхээр одоо бол анзаарч байгаа нь бол хүмүүс дижитал шилжилтийг дахиад хэлэхэд өөр нүдээр хардаг болж байгаа байхгүй. Түүнээс дижитал шилжилт өөрчлөгдөөгүй, их бат өөрчлөгдөөгүй, тэр хүн өөрчлөгдөв. Асуудал хэврэл байгаа, шийдэгдээгүй байгаа шүү дээ. Ганцхан тэр хүн тэр асуудлаа урд нь нэг хэдэн компьютерийн хүн дуудаад шийдчихнэ гэж бодож ирсэн бол одоо өөрөө шийдэхээс аргагүй гэдгийг ойлгож байгаа. Тэгэхээр энэ нэг хүний харах өнцгийг өөрчилж байгаа нь яг өнөөдрийн бидний гол зорилго гэж бодож байна. Энэ өнцөг нь өөрчлөгдөхээр тэр одоо юу гэдэг юм бизнесмэнүүд тэр юм авч явж байгаа улсууд бол санаачлах чадaltaй нэг олоод харчвал одоо алдахгүй шүү дээ. Одоо ингээд хурц цуглаанд оролцоод явж хахад бизнес эрхлэгч нар чадaltaй, туршлагатай менторууд оролцож байгаа хуралдыг өөрөө их бэлдэж ирдэг юм байна. Асуултаа бас ямар асуулт тавих бодож ирдэг юм байна. Энэ утгаараа ч гэсэн тань бас олон туршлага байгаас хүний хувьд асуухад танд тавьж ирсэн хамгийн өргөмж асуулт юу вэ? Ер нь бол над тавь олон өргөмж асуулт гарч ирдэг. Тэр тусмаа бизнесийн ялангуяа Монголын одоо бизнесийн проблем бол явж тэр хүний хувийн проблем байдаг. За тэгээ хувийн проблем нь явж гэрүүлийнх нь проблем болдог байхгүй. Яг тэгвэл одоо тэр бизнесийг ойлгох авгаа нөхрийн ойлголт нь өөр. Тэрнээсээ болоод манай хүмүүс өөрөө стресст орцсон. Тэрнээсээ болоод хүүхдүүд гэр бүл. Тэгэхээр Монголын бизнес бол яг одоо ингэж өсч хөгжиж явж байгаа. Тэгээд надад хамгийн их сонин санагдсан бол би эхлээд дижиталар эхэлсэн. Олон хүнтэй. Тэгж явж байгаа дараа нь ерөөсөө дижитал биш юм байна. Ерөөсөө бизнесийн шинжилэх хэрэгтэй юм байна. Тэгээ явж байгаа сүултээ гүн чи ерөөсөө хувь хүнийг өөрчлөх хэрэгтэй. Тэгэхээр миний хувьд хамгийн сонин асуулт бол юун дээр ирэх вэ гэхээр бизнесийн яриа маань хамгийн төгсгөлд тэр хувийн баг нэг үгэлэхэд ном яаж унших уу, өглөө яаж босох уу, яаж хүнтэйгээ ажиллах уу, тэр бүл яаж гэр бүлтэйгээ хүүхдтэй их сонин асуултууд гарч ирдэг. Тэгээ тэр бүгд чинь надад хамаагүй гэж хэлж болдоггүй. Тэгээ би бол энэгээр мэрэгчлэн биш. Би ганцхан юм хэлж чаддیں۔ Юу гэвэл би таны оронд байсан бол яах байсан гэдэг. Бид хоёр бол нэг нарийн ярил зовлонгоо хаваалцдаг байхгүй. А тэр нь бол маш их тус болт. Эцэст та манай бизнесмен сэтгүүл, бизнесмен вебсайтыг уншигч болох бизнес эрхлэгчтэй зөвлөлөө та бас зөвлөгөө өгч. Гэхдээ яг ер нь бол ганцхан зүйл хэлье. Мэдээллийг уншаад өнгөрөх бол хангалттай биш байхгүй. Одоо бол орчин үеийн залуучууд, бизнесмэнүүд бол уншаад өнгөрөх биш. Оролцох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл чи нэг удаа уншиж болно. Тэр нь чүтэнц. А дараагийн удаа өөрөө мэдээллийг хүсвэр болох хэрэгтэй. Тэрэнд нь хутгалдах хэрэгтэй. Тэр чинь үсэгвэл сэтгүүлд бичих хэрэгтэй. Энэ хурал зөвлөгөөн дээр ярих хэрэгтэй. Оролцох хэрэгтэй. Тэгэхээр мэдэх бол баг, ойлгох нь хэрэгтэй. Ойлгох нь бол баг, түүгээр амьдрах хэрэгтэй байхгүй. Тийм учраас би бол сэтгүүлийг унш гэж хэлмээр байна. Дараа нь юмд оролц. Тэгээ тэрийг үзүүл, хар. Магадгүй ч биш ерөөсөө 10 жилийн дараа та уншиж байсан бол 10 жилийн дараа өөр хүмүүс таны тухай унших байхгүй. Тийм учраас энэгээр амьдрах хэрэгтэй. Бид нар бол одоо бол яг тэрийг л шинэ үеийнхнээс үсэж байгаа. Зөвхөн уншигч биш. Оролцох хэрэгтэй, амьдрах хэрэгтэй.